сайн үзэгчтэй баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ Монголын анхны органик гоо сайхны бүтээгдэхүүнийг бий болгож хэрэглэгчдэд нийлүүлсээр байгаа Ламор брендийг үзэгч та бүхэндээ онцлон танилцуулж байна. За тус компанийн хувьд анх бизнесийн гараагаа 3 бүтээгдэхүүн хийж эхлүүлжсэн бол өнөөдөр тэд 10 нэр төрлийн 30 бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд нийлүүлсээр байна. Ингээд бүгдээрээ Ламор брендтэй хамтдаа танилццгаая. Органик амьдралын хэв маяг дэлхийг байлдан дагуулж байгаа энэ үед цэвэр байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж бизнесийн гараагаа эхлүүлсэн Ламор брендийг үүсгэн байгуулагч Natural Essentials компани гүйцэтгэх захирал Хулан. Түүний хувьд Америкийн нэгдсэн улсын Колумби их сургуулийг төгсч эх орондоо ирээд органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр 2014 онд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өөрийнхөө харсны асуудлуудаас болоод яг гаргачихсан. Ядгүй л Монголд хурж ирээд маш их харшилдаад харсан дээр юм гараад дээрэс нь нөгөө агаарын бохирдол, ус, хоол, хүнс гэх мэт бүх зүйлсээ арьсанд маш ихээр нөлөөлж исэн. Тэгээ дээрэс нь химийн бодиттой бүтээгдэхүүн хэрэглээдсэн чинь улам арьс мохоолоод тэгээд эмч нартай зөвлөлдөж хахад яг цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх гэжсэн. Тухайд яг хайж хахад одоо өөрийн шаардлагын дагуутай маш сайн чанарын бүтээгдэхүүн бол ердөөсөө олдохгүй олдвол маш үнэтэйгээр гаднаас дандаа захиж авчруулдаг байсан. Тэгэж явсаар хагаад үндсэндээ энэ нь өөрөө ийм одоо сонирхол болоод сүлдээ мэрэгжил болоод тэгээд би олон улсын органик гоо сайхны диплом хамгаалсан. Анхны Монголын бас байгаа. Тэгээд сүлдээ ингээ компани байгуулад үйлдвэрлэл яг анх эхлүүлжсэн. Өдөө хүртэл байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд зөвхөн мөн чанарыг нь мэддэг хүмүүсийн хэрэглээ байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөж хүн бүр органик бүтээгдэхүүний ашиг тусыг мэддэг болсон. Үүнийг тус брендийн борлуулалт нэмэгдэж байгаагаас харж болох юм а. Урал өнгөлөгч, гарын тос, вааны бөмбөг, биеийн арьс гуйжуулагч, хоньны сүлтэй саван гэд бүгд органик бүтээгдэхүүн. За эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ стандарт жил хэмжил зүүн газартай хамтран Монгол улсын стандартыг тогтоож боловсруулан гаргажээ. Сүүлд болохоор энэ халгаатай гангатай мөсний тэжээлийн тос гарсан. Энэ халгай ганган мэдээж нөгөө Монголд ороодаг бас бид нар илүү хямд авч болохоор бүтээгдэхүүн байгаа. Тэрнээс гадна авокадо, цагаан газ зэрэг орсон усны тэжээлийн тос байгаа. Ургамлын гаралтай органик нүүр цэвэрлэгч байгаа. Энэ болохоор яг ургамлаар хийсэн. Өөрөө бас цэвэрлэгч чанартай ийм нүүр цэвэрлэгч спонж байгаа. 3 төрлийн биеийн шингэн тос байгаа. Энэ тоснууд нь илүү хоньны сүлний агуулмжгүй дандаа шингэн тоснууд байгаа. Жанц давсан гэрэл манайх хийж эхэлсэн. Энэ жанц давсан гэрэл нь болохоор эрүүл мэндийн гэрэл буюу гэрт байхад янз бүрийн компьютерийн туяа, гэрлийн туяаг сармагжуулдаг. Тэгээ амьсгалын замын өвчин, ямар нэгэн халдварт өвчнийг бууруулдаг. Ламор бол Монголын органик гоо сайхны анхдагч брэнд. Гоёмсог, хэмцэр, сав баглаа боотолтойгоос гадна бүтээгдэхүүнүүдэд нь ордог түүхийд нь байгалийн гаралтай, эрүүл мэндэд тустай түүхийд ордгороо онцлогтой юм а. Монголд төдийгүй олон улсад анхдагч патенттэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, ургамлын тосыг хоньны сүлтэй, чицэрганы тосыг жамц давстай холж гаргасан нь урьд өмнө нь хийгдэж байгаагүй бүтээгдэхүүний нэг юм а. Мөн шиа самрын тос, наргил модны тос зэрэг гадаадын чанартай түүхийдийг Монголынхоо түүхийдтэй хослуулан үйлдвэрлэл явуулж байна. Гол орц гэж одоо байхгүй. Манайхыг зарим нь дан чицарнаар хийдэг, дан хоньны сүлээр хийдэг, дан жамц давсар. Бид нар бол бүх байгаа хүнд одоо ээлтэй, хэрэгтэй гэсэн органик түүхийдүүдийг хослуулад Монгол ялангуяаттай ямааны сүү, сарлагын сүү, хоньны сүүл, жамц завс, чицарган гэх мэт яг өөрийн онцлогуудыг жишээлбэл олон улсад яг олон улсын стандартын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн сайн чанарын түүхийдүүд гэх мэтээр ингээ хослуулад явдаг. Тэр нь жишээлбэл наргил модны тос, одоо coconut oilтай хүний арьсанд бас хэрэгтэй шээ самарны тос гэдэг олон улсын одоо органик гоо сайхны брэндүүдтэй хэрэглэх дуртай юм түүхийд байна. Эдрийг хослуулад үндсэндээ дээд зэрэглээ маш сайн чанарын бүтээгдэхүүн хийхийг зорддог.
Ламаар дотоодын зах зээлд хэдийнэ танигдж байнгын хэрэглэгчтэй болж чадсан бол гадны зах зээлд Монголд үйлдвэрлэв гэх шошгыг таниулж байна. Үүний нэг тод жишээ бол Ламаар брэнд нь Хятадын хамгийн олон уншигчтай China Daily Lifestyle Premium-д нийтлэгдэж, органик гоо сайхны бүтээгдэхүүний зах зээлийн онцлог компаниар нэрлэгдсэн байна. Энэ бол Ламаар брэнд нь дэлхийд өрсөлдөх өргөн боломж байгааг харуулж байгаа юм. Монголд байгаа хэрэглэгч нарт болохоор хамгийн шинэлэг буюу шинэхэн бүтээгдэхүүн очиж байгаагаараа давуу талтай. Бид нар жишээлбэл ялангуяа одоо бүтээгдэхүүнээ аль болох нөгөө ихээр нь үйлдвэрлээд одоо лангуун дээр тавиад та ингээ их хэмжээгээр бол ингэж гаргадаггүй. Яагаад гэвэл аль болох үйлдвэрлэн гутаа хүндэл хүргэхийг хичээдэг. Яг л одоо шинээр хоол хүнс үйлдвэрлээд одоо шинэхэн талах хүнд гоо ингээ халуунаар очиж байгаа мэттэй. Яг гоо сайхны бүтээгдэхүүнийг бид нар тэгж хүргэж байгаагаараа Монголд бол ялангуяа шинэлэг давуу талтай бол байгаад байгаа. Тийм учраас одоо олон километрийн цаанаас ирээд тамгуун дээр одоо 1-2 жил болоод ингээ хүрж байгаа биш. Аль болох яг л эрүүл мэндэд тустай шинэлэг бүтээгдэхүүн хүрж байгаа. Дээрээс нь бид нар Монгол түүхийдээ гадны түүхийд доослуулад ингээд нөгөө өөрийн патенттай анхдагч бүтээгдэхүүнүүд гаргаж байгаараа бас айгүй онцлог. Өмнө нь жишээлбэл ийм хоньны сүлний тостой савн ч юм уу те ийм одоо тос бол олдох нь бол хаваа. Дээрээс нь цэцэрний тосыг ингэж жамц тавстай хослуулсан байдлаар бол олон улсад ч олдохгүй. Тийм учраас манай бүтээгдэхүүнүүд дандаа яг анхдагч бүтээгдэхүүнүүд байгаа. Баялаг бүтээгч нэвтрүүлгийн алба 99 87 22 99 44 44 44. Анх 3 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байсан бол өнгөрсөн 2 жилийн хугацаанд арьс арчилгааны 10 төрлийн 30-аад бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлжээ. Мөн өөрийн нэрийн 2 дэлгүүрийг амжилттай нээснээс гадна алжаал тайлах спагч ажиллуулж эхэлсэн байна. Энэ жилдээ болохоор бид нар яг өөрийн зорилготой бол ямар ч хэсэг хүрчлээ гэдэг нь ямар ч хэсэг өөрийн нэрийн дэлгүүртэй бол болсон. Манай хэрэглэгч нар өдөр тутам л манайхаас нэрийн дэлгүүр хүсэж исэн. Одоо нэрийн дэлгүүртэй болсон юм чинь үүгээрээ дамжуулаад яг нөгөө илүү бүтээгдэхүүн гэхээс илүү брендийн утга учир, үйлдвэрийн зорилготой бид нар ер нь юу хийх гээд хүнд ямар юм хүрэх гээд байгаагаа бас одоо хэрэглэгч нартай зориулаад харуулж болно. Сая бол туушин дээр бид нар бас ламар бүтээлч дэлгүүр гэдэг ийм дэлгүүр бол нээлээ. Энэ мань манай 2 дахь нэрийн дэлгүүр буюу хажуудаа бас Монголд үйлдвэрсэн сайн чанарын манай брэндтэй одоо зохицох тийм бүтээгдэхүүнүүдийг бас борлуулж байгаагаараа онцлог байгаад байгаа. Монголд ерөнхийдөө одоо тийм нэгдсэн бас дэлгүүрүүд айгүй цөөхөн илүү бэлэг дурсгалтай байдаг. Тийм учраас яг Монгол сайн чанарын бүтээгдэхүүн авмаар байвал манай дэлгүүрээс цогцоор нь авах боломжтой. Ламаар брендийн анхны нэрийн дэлгүүр Shangri-La Mall-ийн 2 давхарт нэгдсэн бол 2 дахь нэрийн дэлгүүр нь Best Western Premium Tuition 1 давхарт байрлаж байна. Үзэгчдээ үндэсний анхдагч органик гоо сайхны брендийг хэрэглэж арьсаа хайрлахыг хүсвэл Ламаар брендийг сонгоорой. Өөрийнхөө эрүүл мэнд болон гоо сайханд хөрөнгө оруулалт хийж бодж байвал Монголдо үйлдвэрлэсэн 100% органикийн бүтээгдэхүүнийг сонгоорой. Харшилтай, эмзэг арьстай хүмүүс хэрэглэх боломжтой мөн яг арьсны өвчнөд тохирсон бүтээгдэхүүнүүд байдаг болохоор манай банкны хэрэглэгч нар ер нь л одоо улам л нэмэгдээд байгаа. Тэгээ банкны мэдээж хэрэглэгч нарынхаа ач тусаар бид нар бол бас яг үйлдвэрлэлээ өргөжлүүлэх боломжтой те худалдаа авалт ихсэж байна гэдэг чинь үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой бол байгаад байгаа. Тэгээд ямар ч гэсэн сая 1 жилийн дотор одоо 30-аад бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. 2 нэрийн дэлгүүртэй дөнгөж сая боллоо. Тэгээд өөрийн гэсэн яг органик бүтээгдэхүүнээрээ хүний алжаал тайлах яг нөгөө хүнийг эрүүлжүүлэх гэсэн концептаа бариад бас спатай боллоо. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлгийн удаагийнхаа дугаараараа бид 100% байгалийн органик бүтээгдэхүүнээр гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Ламаар брендийг үзэгч та бүхэндээ онцлон танилцуулж байна. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Баяртай үзэгчтэй. Баялаг бүтээгчид